Улаанбаатар хотод дасан захиргааны хувьд 9 дүүрэг 204 хороонд хуваагддаг. 2025 оны 10-20 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 1910 хэсгийн ахлагч ажиллаж байна. Тоон чамлахааргүй. Нэг ахлагч гэр хороололд дунджаар 200-аас 250, орон сууцны хороололд 250-аас 300 өрх хариуцна. Дүүргийн болон хорооны засаг дарга нарын гурван гэрээгээр ажилладаг гэрээд энэ албан тушаал бол хууль шийдвэрийг эрэлдэд хүргэн, оролцоог нэмэгдүүлнэ, хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэгтэй. Гэвч нийслэлийн олон айлуур өөрийнх нь хэсгийн ахлагч хэн болохыг мэдэхгүй хэвээрээ. Яшангуяа ажил хөдөлмөр эрхэлдэг залуу иргэдийн хувьд хэсгийн ахлагчтайгаа бараг харьцаж үзээгүй байх нь түгээмэл. Харин нийгмийн эмзэг бүлгийнхэн тэднийг хорооны хүн гэдэг ерөнхий ойлголтоор л танина. Чиг үүрэгт нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зэрэг чухал заалтууд багтдаг. Гэхдээ эвлэрийн бодит ажил болохом ховор. Хэрэг түүхт орооцолцсон айлд анхаарал хандуулдаг болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг огт харж байгаагүй хэмээн оршин суугчид ярьдаг. Үндсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй атлаа хэсгийн ахлагч нар сонгуул, жагсаар, цуглааны үеэр гэнт идэвхждэг дүр зураг олонтой. Зарим тохиолдолд ахмад наснуудыг ожноор нь цуглуулж, ямар зорилго, шаардлагын төлөө жагсаж байгааг нь бүрэн ойлгуулахгүйгээр оролцуулдаг гэх шүүмжлэл иргэдийн дунд бий. Жагсаар зогсож буй хүмүүс юуны төлөө гэдгээ мэдэхгүй байх нь хэний тохоогоор хүдэж байгааг илтгэн. Энэ бол оролцоо биш, зохион байгуулалт. Түр иргэний гүүр биш, жагсаал цуглааны зуучлагч мэт дүр зураг. Үүгээрч зогсохгүй төсөд хөтөлбөр хандив тусламжийг таних тал хамаарал бүхий хүрээнд хуваарладаг гэх хардлага тасардаггүй, цалин багч хангалт цайтай гэх яриа зүгээр ч нэг үг биш бололтой. Албан ёсоор бол хэсгийн ахлагч сар бүр дунджаар 1.2 сая төгрөгийн цалин авна. Үүнийг 1910 ахлагчид үржүүлбэл жилд усын төсвөөс урсах мөнгө бага биш. Харин энэ зардалтай дүүцхүүц бодит үр дүн иргэдийн амьдралд мэдрэгдэж байна уу гэвэл хариулт нь бүрхэг. 2025 оны нийслэлийн эрхний төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдаанаар тэдний урамшууллыг 20% буюу 200 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг баталсан. Иргэдтэй танигдаагүй, үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тогтолцоог шагнаж урамшуулна гэдвэн гүйцэтгэлийг дэмжсэн үү эсвэл идэвхжлийг урамшуулсан уу гэдэг асуултыг өөрийн эрэхгүй төрүүлнэ. Үүнээс гадна илүү ноцтой асуудлууд ч яригддаг. Сонгуулийн үеэр иргэдийн харьяаллыг мэдрэгдэхөө өөрчлөх, хувийн мэдээллийг задруулах, эмзэг бүлийг ашиглах зэрэг нь зүгээр нэг ёсцон асуудал биш, хүний эрхийн зөрчил. Гэтэл хяналт сул хариуцлага бараг үгүй. Анх тур иргэний хоорондын гүүр байх ёстой байсан энэ тогтолцоо өнөөдөр улирлын чанартай идэвхждэг. Ус төрсөн үр ашиг багтай бүтэц болон хувирсан нэгт. Асуудал нь ганц нэг ахлагчид биш, харин бүхэл системд байна. Мэдээж энэ тогтолцоо бүрэн үгүйсвэж болохгүй. Хэрэв үнэхээр үүргээ биелүүлж чадвал ахмад настан мэдээллээс хол иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх, онцгой нөхцөл зохион байгуулалт хийх боломж бий. Гэхдээ боломж ба бодит байдал хоёрын зөрүү хэтэрхий их байна. Хэрэв энэ тогтолцоог цаашид хадгалах гэж үзвэл ил тод нээлттэй шалгуур тогтоож, гүйцэтгэлийг бодит үр дүнгээр хэмждэг, хариуцлага тооцдог хатуу механизм зайлшгүй хэрэгтэй. Үгүй бол нэр төдий үүрэгтэй, улирлын чанартай идэвхждэг бүтэц хിവэр үлдэнэ. Харин шинжлэх боломжгүй гэж үзвэл зоригтой шийдвэр гаргаж татан буулгах нь илүү оновчтой хувилбар байж мэднэ. Түүний оронд иргэд төрийн байгууллагатай шууд холбогдох, мэдээлэл авах, үйлчлэлээ хүртэх боломжийг бүрэн хангах, цахим, ил тод шуурхай системийг хөгжүүлэх шаардлага нэгэнт бий болсон. Ингэснээр төсвийн зардлыг бууруулаа зогсохгүй, иргэн төрийн харилцаар зуучлагчгүй, илүү хариуцлагатай, ил тод түвшинд хүргэх боломж нэгдэнэ.